За би болохоор энэ бичлэгээрээ өөрийнхөө уншиж байсан номынхоо одоо тэмдэглэлийг ярихыг хүслээ. Тэгээд ер нь бол би Notion гэдэг аппликейшнийг ашиглаад удаагүй байгаа. Гэхдээ энэ дээр болохоор өөрийнхөө уншиж байсан ном, тэн дээр гарч байсан тэмдэглэж авмаар зүйлүүдээ ингээд бичсэн байсан. Тэгээд юу бичсэн талаар ярих гэж бодлоо. Тэгээд ярьснаа гоё бичлэг хийгээд хадгалчих гэж бодлоо. За хамгийн ер нь он гараад би Master Your Emotions гэдэг номыг уншсан. Тэгээд тэн дээр болохоор ер нь яаж сэтгэл хөдлөлөө илүү сайн одоо ойлгож ч юм уу эсвэл хянах вэ? Эсвэл сэтгэл хөдлөлөө яаж ойлгож тэрийг одоо менеж хийж болох вэ гэдэг талаар ном байсан. Тэгээд энэ дээр болохоор бичгтээ одоо эмоцо ингээд хамгийн нэгдүгээрт нь эмоцо одоо тэмдэглэл гэж байгаа. За яаж тэмдэглэж болох вэ гэхээр нэгдүгээрт нь өөрийн гэсэн тийм эмоц тэмдэглэдэг тийм дэвтэр гаргаад тэр дэвтэр дээр одоо тухайн өдрийнхөө эмоцыг ингээд тэмдэглэж явж болно гэсэн үг. За тэгээд 7 хоногийн турш магадгүй тэр дэвтэр дээрээ өдөр болгон өөрийнхөө одоо эмоцыг ингээд тэмдэглээд явж хагаад за 7 хоногийн дараа тэр өөрийнхөө одоо нөгөө эмоц дээр үндэслээд үнэлгээ хийж болох нь гэсэн үг. Тэгэхээр 7 өдөр 7 тийм тэмдэглэсэн одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг 7 хоногийн дараа үнэлгээ хийгээд тэгээд би чинь яг нэг иймэрхүү юм мэдэрчээсэн юм штэ гэж үнэлж болох нь гэсэн үг. Тэгэхээр хүн яг өөрийгөө илүү ингэ ойлгоход сэтгэл хөдлөлийнхөө төлөвийг ч юм уу ойлгоход тэгээ одоо цаашдаа арга хэмжээ авахд бас их тус болдог тийм зүйл юм байна л да. За дараагийн зүйл нь болохоор self esteem гэдэг нэг зүйл байгаа. Self esteem тэгэхээр ер нь хүн болгон self esteem өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг зүйлийн талаар зөндөө ярьдаг. Гэхдээ яг яаж тэр өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх юм бэ гэдгийг ерөөсөө ингэж мэддэг байлаач тэр нь болохоор яг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд маш хэцүү, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дэвшлүүлэхэд их хэцүү. Эсвэл тэр нь ингээд байнга ингээд үнэлэмжийн дээгүүр байдаггүй, зарим тохиолдолд бас ингээд унаад босоод гэдэг шиг тийм янз бүрийн төлөвт байдаг юм шиг бас надад санагдчих байсан. Тэгээд ер нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар энэ одоо номон дээр юу гэж бичсэн байгаа вэ гэхээр ер нь хэрвээ хүн ингээд одоо магтаж байвал тэрийг хүлээж авах хэрэгтэй гэж байгаа юм байна. Тэгэхээр ямар нэг байдлаар хүний магтаалыг одоо наа чин би юу одоо би тэгдэг юм уу? Яана би тийм биш штэ гэж хүлээж авахаас илүүтэйгээр зүгээр л гоё хүлээж аваад баярлаа гэдэг ч юм уу. Тийм байдлаар хүмүүсийн магтаалыг хүлээж авдаг болох хэрэгтэй гинэ. Ер нь хийхтэй хүмүүс бол хүмүүсийн магтаалыг дандаа тэгж одоо үүсгэх хандлагатай байдаг. Би ч гэсэн яг тэгдэг л дээ. Ер нь тийм үүсгэх хандлагатай л байдаг дөө. За тэгээд бас нэг гол зүйл нь болохоор хүмүүс ингээд магтаал хэллээ гэж бодоод тэрийг нь бас тэмдэглэж авдаг болох хэрэгтэй гинэ. Тэгэхээр бид нар тухайн ситуацтай зүгээр л ингээ хүн магтаад өнгөрч байхад баярлаа гэд өнгөрчдөг шүү дээ. Эсвэл үгүйсгээд ч юм уу. Тхийнхээ оронд яах вэ гэхээр хүмүүсийн магтаалыг бичиж тэмдэглэж авах бол их зүгээр гэж байгаа. Маш энгийн тийм магтаалаас эхлэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүн яах вэ? Бус хүмүүс намайг юу гэж гоёор одоо позитив байдлаар хардаг вэ гэдэг тийм үнцгийг олж харна гэсэн үг. Гэхдээ энэ зүйлийг уншихаас өмнө би бас өөрөө нөгөө хүмүүсээс бас нэг тийм магтаал гэхүү гоё санагдсан зүйлээ бичиж тэмдэглэсэн байсан. Тэгээ тэрийг дараа нь уншсан чинь амар гоё санагдчих байсан. Тэгэхээр ер нь магтаалыг бол бас бичиж тэмдэглэж авах хэрэгтэй байх.
нэ. За тэгээд бас их хөрхөн арга нь болохоор нөгөө хүмүүсийн өгж байгаа магтаалыг жижигэн ингээд цаасан дээр одоо бичээд тэнгүүдээ нэг юм барианы шил гаргачих юм байна. Тэгээд тэр барианы шилэн дотор хүмүүсийн хэлсэн магтаалуудыг бичээд ингээ хийгээд байх юм. Тэгэх юм бол яах вэ гэхээр маш том юм барианы шилэн дүүрэн тийм том магтаалын үгсээр дүүрэн гэсэн. Тэгээд тэр бол одоо чиний өөрт чинь хамгийн хэрэгтэй өөрийгөө үнэлэх үлэмжийг нэмэгдүүлэхэд маш тийм гоё зүйл түлхэж болж өгөх зүйл болж болох юм нэ. За хүмүүс ер нь хөвчлэн дандаа тийм defensive буюу өөрийгөө хамгаалах тийм инстинкттэй байдаг. Яагаад тэгэхээр бид нар хүн төрөлхтөө үүсэн цагаасаа л эхэлж бид нар одоо нөгөө амьд үлдэх гэж survive хийх гэж ингэж одоо маш их хичээж зүтгэж байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бидний инстинкт бол дандаа тийм defensive механизм ингээ ажиллаж идэг байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ хамгаалах механизм одоо жишээ нь бидний одоо итгэдэг зүйл дээр ч юм уу тий итгэчихсэн зүйл дээр гаднаас бусад хүмүүсээс одоо ямар нэг тийм хэлбэрээр үүсгэх мэдрэмж ирэх юм бол бид нар тэрийг доромжилж гин гэж хүлээж авдаг юм байна л да. Тэгэхээр тэгж яагаад тэгж хүлээж аваад байгаа? Яагаад бусдын одоо надад ирж байгаа тэр нэг дайралт ч юм уу тэр зүйл дээр яагаад ингэж одоо доромжлогдсон юм шиг тийм мэдрэмж ч юм уу харилцан яран дээрээс тийм мэдрэмж аваад байгаа вэ гэдгийг ингээд бодож үзэх хэрэгтэй гэсэн санааг энэ дээр илэрхийлсэн байна. За тэгээд за хэрвээ одоо стресстэй санаа зовноод байгаа бол яах вэ гэхээр хамгийн эхлээд стрессүүлдэг тэр хүчин зүйл тий стресс triggers гэж хэлээд байгаа тэр өдөөгч хүчин зүйлсийн жагсаалтыг ингээд гаргах хэрэгтэй юм байна. За тэгээд жагсаалтыг гаргачаад одоо тэр жагсаатсан зүйлүүдээ алийн би контролдож буюу хянаж чадах вэ? Алийн хянаж чадахгүй вэ гэдэг ийм хоёр хэсэгт ингээ хуваах юм байна л да. Тэгээд хэрвээ контролдож чадхаар зүйл байх юм бол одоо жишээ нь тэр зүйлийг илүү одоо тэр зүйл дээр бид нар арга хэмжээ авч чадна гэсэн үг тий. Хэрвээ контролдож чадхааргүй тийм зүйлүүд байх юм бол тэрэн дээрээ одоо ямар нэг байдлаар ач холбогдлохгүй эсвэл одоо угаасаа л бид нар хянаж чадахгүй зүйл байгаа учраас гээд хүлээн зөвшөөрч эхэлснээр ер нь стресс санаа зовлоо багасгаж болох юм байна. За тэгээ бид нар бас юу гэж хамгийн ихээр боддог вэ гэхээр хүмүүс намайг юу гэж бодох бол хүмүүс гэд дандаа ингэж боддог тий хүмүүс намайг юу гэж бодох бол гэвч яг үнэндээ бусад хүмүүс бидний талаар тэгж их боддоггүй гэд юм зөндөл сонссон баг л та. Гэхдээ ер нь иймэрхүү юм байгаа. Тэгэхээр хүмүүс намайг юу гэж бодох бол гэж нэг амар тэгж ач холбогдол өгöd ах ямар ч шаардлага байхгүй. Магадгүй хүн болгон биднэрт дургүй байх. Эсвэл хүн болгон биднэрт дуртайч дургуйч биш байгаа тий. Тэр хүмүүсийн бодолд хэтэрхий их анхаарал хандуулна гэдэг үйл явц. Ер нь бол хүний амьдралд их тийм шаардлагатай зүйл бол биш. Гэхдээ одоо хүмүүст хамгийн байж болох гоё зан чанараар гоё ингээд илэрхийл өөрийгөө гоёор ингээд илэрхийлж чаддаг тийм байх нь хамгийн чухал гэж байгаа. Тэрнээс одоо өөрийгөө хичнээн гоёор илэрхийлээд өөрөөсөө гарчдах зүйлээ сайн хийчихэд гэхдээ хүмүүс одоо ингээд юу гэж бодож байгаа л гэд ингээд харагдахгүй баригдахгүй тий ингээд ямар ч тийм бодиттой
бус зүйл дээр ингээд төвлөрөө тэр хүн яг намайг юу гэж бодож байгаа бол гэдэг ингээд бодоод ингээд таавар таагаад байгаа юм шиг ингэж сууж болохгүй л гэсэн тийм санаатай юм байна. За тэгээд депрессийн тухай бас юу гэж тэмдэглэсэн бэ гэхээр энэ дээр болохоор депресс бол ихэнхдээ дандаа хүний муу бодлоос буюу сөрөг бодлуудаас ингээд үүсдэг юм байна л да. Тэгэхээр бид нар нэг удаа сөрөг бодол бодоод бол депрессдэггүй. Гэхдээ тэр сөрөг бодлоо 100 удаа 1000 удаа бодох юм бол тэр нь ингээд депресс болдог гэж байгаа. За тэгэхээр ер нь бол хамгийн нэгдүгээр тэндээс юу гэж гаргалгаа гаргаж болох вэ гэхээр депресс бол сөрөг бодлын давтамжаас үүсдэг юм байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бид нар хийж болох арга хэмжээ гэх юм бол тэр сөрөг бодлоо таслах эсвэл бодохгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Бас дараагийнх нь бас чухал зүйл гэх юм бол тасгал хийх хэрэгтэй юм байна. Бас бясалгах хэрэгтэй. Тэгэхээр ингээд хавч бодлох хамгийн наад захын 3 зүйл бол бодлоо цэгнэх, өөрчлөх, эерэг бодол бодох. Эсвэл тасгал хийх, эсвэл юу яах? Meditate буюу бясалгал хийх юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор айдсын тарлаар энэ дээр юу гэж ирсэн бэ гэхээр ер нь бол айдсыг хамгийн давж болох зүйл гэвэл зориг гинэ. Зоригоор л ер нь хүн ингээд хийх хэрэгтэй. Бид нар ямар нэг юм хийх гээд ингээ айгаад байгаа бол угаасаа тэр айж байгаа мэдрэмж бол угаасаа хүн угаасаа байна. Угаасаа. Тэгэхээр тэр байгаад байгаа мэдрэмжийг бид нар юугаар давах вэ гэхээр зориг. Тэгэхээр ямар нэг юм хийх гэж байгаа бол зүгээр зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ тэр айц чинь бол дандаа чамтай хамт байна. Гэхдээ хажуугаар ингээд зоригтойгоор хийж чадах юм бол айцтай ч гэсэн юм хийж чадаад байна гэсэн үг. Тэгэхээр ингээд юмнаас айгаад дандаа ингээд өөрийнхөө тухтай бүсэд комфорт зондоо байгаад ах тусмаа л ингээд тэр комфорт зондоо шигдээд бүр ингээд дотроо ингээд хүчээдэг гэж нэр бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хэрвээ айцаа ингээд даван туулъя, болий ч юм уу эсвэл айцтай ч гэсэн яаж болох вэ гэхээр зүгээр хамгийн нэгдүгээр зоригтой байгаад зүгээр айцтай ч гэсэн хийх хэрэгтэй л гэсэн санааг энэ дээр илэрхийлсэн байна. За ингээд ер нь Master Your Emotions гэдэг ном дээрээс би яг ийм хүү зүйлүүдийг тэмдэглэж авсан байна. Тэгээд магадгүй дараа нь өөрөө ч гэсэн үзэхдээ happy байх.